Энийг одоо асуухгүй байж болох ч гэж. Йоо, биш баг нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах төм өөрөө одоо 108 хөөн хилж хугацаанд өнгөрцөн мэт Тэгээ хайранд бол үнэхээр одоо эрхэлж өссөн гэх юм уу? Бид хоёр ч нөө олон насны зөрүүтэй болохоор яг л нөгөө ээж шиг анх хэцүү анги гэснээс хэцүү анги шиг болгоод өсөө буцаад ярьцдаг байхгүй тийм. Зарим нөгөө том хүний сценүүд дээр бол би одоо нөгөө кино мэдж байгаа болохоор за төгчийн за энэний дараачдыг тийм байгаа даа гэ шууд гарч яваад нилээн зайтай 0 мойлын үүдэнд очиж зогсож жаад дуусангууд нь төрж ирсэн байж байна. Завтай найз тэгсэн чи бид хоёрын нөгөө нэрэлэн дор энэ хоёр чинь найзууд юм уу ихч дүү юм байсан шүү дээ. Сайн байна уу? Мен таван үнэхээр одоо гайхалтай бас л одоо амьдралд уул мөрөнд тод тэмдэглэгдэн үлдэх гоё жил болж өнгөрлөө. Хувийн амьдралын хувьд ч тэр ажил карьерийн хувьд ч тэр өсөлттэй хамгийн гол нь өөрөө дотроо аз жаргалтай, үнцэнтэй ийм байсанд одоо энэ цаг хугацаанд энэ онд маш их талархаж байна. Тийм одоо тусдаа гарсан байна амжаад тий. Тэгээд дээрэс нь олон жил одоо олон ангит кинонд тоглоагүй дэлгэцийн урлагаас түр холдсон байсан бол бас найзуудынхаа кинонд ажиллах юм гоё завшаан тохиогоод шинэ киногоороо үзэгчдтэйгээ амжиж уулзсан. За тэгээд өөрийнхөө одоо подкастыг бас үзэгчдтэй зориулж хүргэж эхэлсэн гэх мэтчлэн яг одоо үнэхээр би юу хүсэж байгаа, юу хийх дуртай тэр бүх зүйлээ хийж туршсан. Бас хийхтэй дажгүй амжилттай хийсэн. Тийм жил байлаа гэж бодож байна. Нинжкагийн хувьд. За миний хувьд бол энэ жил хавар их сургуулаа маш амжилттай төгслөө. Улаан дипломтой. Номынхон 4 жил сонсоод за бас төгсөхдөө одоо улаан дипломтой, онцлог дипломтой төгссөн. Тэгээд төгсөөд бүр барахгүй яг нөгөө өөрийнхөө эзэмсэн мэрэгчлэр анхныхаа улаан ангит киноны бас зохиол дээр 2 сар амжилттай суугаад сая бас 11 сарын 22-нд манай улаан ангит кино нээж одоо үзэгчтэй хүртэл боллоо. Тэгээд миний хувьд бол ийм л одоо тийм гоолууд байна да гэсэн штэ. Өмнө яг зүгээр нөгөө аав ээжээр найруулагч учраас битэр нөгөө нинжинг бүр жоохон бахад нэг улаан ангит кинонд хамт тоглож исэн. Гэтэ тэр хамт гэдэг нь яг ингээд нөгөө партнерлж тоглоогүй. Ерөөсөө зургийн талбай дээр тааралдж маралдаажгүй, шал өөр одоо үйл явдал тус тусдаа өрнөд тэгээд нэг юм жижиг дүр дээр битээр хойлоо ороод гарчсан байхгүй. Тэрнээс биш ерөөсөө яг хамтдаа гардаж болвол хийж байгаа анхны яг дэлгэцийн уран бүтээл. Шууд нөгөө манай продюсер дуудлага ах чинь яг нөгөө бид хэдий радионы өөрөө өгөх байхгүй бид хэдий хичээл. Оюутны нөгөө нэг юм радио ажлуудыг сургуулийнхаа байсан. Тийм яг 4 жил ажиллуулад. Тэгээ зүгээр л диплома бичсэн сууж исэн би. Тэгсэн чинь ах чинь их сүрсаар хийсэн хөдөлгөөнтэй штэ. Ингэж орж ирсэн. Нинжа гараад ир гэлтэхгүй. Тэгээ би бүр амар гайхаад за тэг яасан юм бол гэж боддог гэсэн. 8 ангит кино зохиол хэрэгтэй бичгүй яг үеиг үгүй л айгүй хурдан тэгэл бараг сандарсантаа тгийгээл. Манай кино ч нь болонгууд нөө насны ангилалтай. Тэгээд 18 нэмэх кинод тээ. Тэгээ яг бичиж явах явцтай бол би ингээд ээж аавтаа хэлхээсээ ингээ имийгээд исэн. Ягаад ч юм. За нэг ийм юм бичиж байгаа ингэж байгаа тэгж байгаа гэж одоо ингээ асуухаар би ингээл холдоол нэг тиймэрхүүгээл тэгчээл яачдаг. Тэгэхгүй ингээд сая яг нөгөө нэг юугаа киногоо үзүүлсний дараа нээлтийн дараа бол бас тэгэл ээж л бас ярина штт. За нинжин байна гэл. Гоё байна, залуучууд зоригтой байна. Бас нийгэмдээ те ингээд дуу хоолой болохыг зорьсон байна, хичээсэн байна. Тэгэл ээж нь ингээл хараал ээжлээ нээлтэн дээр ингээл харахад бүгдээрээ 30 настай, 20 настай ийм хүмүүс. Кино одоогийн кино урлагч ийм болцсон юм байна. Ийм залуухан болцсон юм байна. Шинэ одоо тийм боловсон хүчинтэй болцсон юм байна гэл. Тэгээ аавд бүр тээжилчихсэн гэсэн. Үе одоо энэ дундаас чи бягийн тэгээ гурлаа л ер нь нэг 50 гарцсан юм биш үү гэдэг хэлжсэн гэсэн. Амар юм гард юм уу? Юу вэ? Алан идантай юм уу? Юу юм бэ? Бурхан ингээд
Тэгээд нэг тийм за энэ ер нь л нэг юм хүнд төрлийн ч юм уу зохиол бичээд ах шиг байна гэдэг юмыг зүгээр ярианы дундаас тайлтай ойлгоод тэгээ яг кино нээлтэн дээр л хүүхэд нь юу бичсэн, хүүхэд нь юунд тоглосон гэдгийг үзэж байгаа байхгүй тий. Ер нь жоохон шок болсон баха тий. Тэр хэцүү. Яг нөгөө миний суудсан байсан ширээний хажууд чинь та гурав суусан шүү дээ. Тэгэл нэг сцен жоохон хүн дэвтэр сцен болол янгуут чи ингээл харангуут ээж мэж бол гэсэн байж байгаа. Зарим нөгөө том хүний сценүүд дээр бол би одоо нөгөө киногоо мэдж байгаа болохоор за төгчийн за энэний дараач тийм байгаа даа гэ шууд гарч яваад нилээн зайтай 0 мойлын үүдэнд очиж зогсож байгаа дуусангууд нь төрж ирсэн байж байна. Энийг одоо асуухгүй байж болох ч гэж. Йоо, биш баг нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах төм өвөрөө 108 руу хөөн хилчих хугацаанд өнгөрцөн мэт яа. Яа. Гэхдээ та гайгүй шүү дээ. Гайгүй. Заашгүй дээ. Би л тэгвэл дандаа хар барааны санаад идэв юм байна. Гэхдээ тэр мандах гэдэг дүр чи угаасаа бичигдсэн байсан дүр байхгүй юу? Яаж яваад, яаж амьдраад, яаж босоод, яаж унаад эцэс төгсгөлд нь тэр хүн ер нь яагаад яах юм те? Тэр юм чи бүгдээрээ бичигдсэн байжгаад тэгээд тэгсэн манай цэмэд найруулагч за ер нь уянгаа бол энэ дээр уянгааг сайн эвдэж байгаа тийм дүр дээр тоглуулъя гэд тэгэж яс тэрнээс юугээ тоглолцсон шүү дээ тэр чинь. Тэгэл нэг юугээ л яах вэ тэгээд байхгүй. Тэгээ би бол өстой хичээхээ хайранд бол үнэхээр одоо эрхэлж өссөн гэх юм уу. Би тэр чинь олон насны зөрүүтэй болохоор яг л нөө ээж шиг би бүр яг аныгийн хүүхч юм өрхөнд нь тоглохч. За өгөө тэгэл яг хичээлдээ аваад буцаж ирээл тэгэл намайг хардаг. Тэгээ ер нь яг тийм олон насны зөрүүтэй ихчтэй байгаад бол айгүй талархдаг. Тэгээ бид хоёр ч бас ингээ нэгэнд айгүй түшигтэй. Тэр шүү дээ. Надад ийм хэрэгтэй байна гингүүт анаа бол ингээл яг чадах бүхнээрээ тусалдаг. Манай хоёр охин чинь болвол бас яг одоо бүр жоохон ингээл ухаан ороход л энэ үн чинь ингээд яг гартаал дэрэгт нь байж байгаа байхгүй өөр юмтай. Одоо юм чинь ингээд ерөөсөө циклтэй байдгийн юм шиг байгаа. Одоо би түрүү хэлж штэ хичээлээ хараад ирээл намайг ингээл хараад өсгсөн гэ тэ. Тэгсэн чи би зөвлөлээд тэгсэн байхгүй юу. Манай бага охиныг гарахад өөрөө төрсэн юм шиг хүл хөхт ингээд өөрийнхөө хүл хөхтийг надад үлдээч явцсан юм шиг хичээлээ тараал бүр ингээд өстой хар урдаараа амьсгаадаа л хурж ирээл тэгэл миний охиныг ингэр дээр ингээд хөвтүүлчихдэг нөөх нь энэ дээр нь унтчихдаг. Тэгээ ингэр дээр ингээд бомбойтл ингээд хөвтүүлсэн тэгэл өөрөө хичээлээ номоо уншаал ингээд сууж идэг. Тэгэл хоёр хүүхдээ агаарт гаргамаар байна, нийшээ тийшээ явмаар байна, ингэмээрэн тэгмээрэн яалчгүй ганцаархнаа олцоод байна, хань болох хүн эрэхтэй, туслах хүн эрэхтэй нэгтэл ингээл нинжин л дандаа ингээл хамт явдаг, дандаа дэргэд байдаг. Тэгээ нөгөө хоёр дүүн ч гэсэндээ ерөөсөө нинжин манайд ирэх юм бол тэр хоёр бол бүр бөөм баяр. Нэг бол том ээжиндээ очихоор очисон өдөр нь нинжин гэртээ өнжих юм бол за тэгээ бөөм баяр. Ээж нь юм шиг байд юм уу? Сүулдээ ч хин ч хинийгээ ч хараад байгаа. Тэ баг ёо. Хин ч хинээрээ ч хөгжөөд байгаа. Бүр учир нь олдохгүй 3 юм байж идэв штэ заримдаа орохорч. Би чинь амар нөгөө хоёр дөвтөг бас жоохон ойрхон байх гад тэр хоёрыг чинь дуртай юм уу чинь бас жоохон ойлгочих гол те хамт нөгөө өөрийгөө ч тэр хоёроо ч тэр сатааруулчих гад нөгөө Roblox гэдэг тоглоомыг суурлаа. Тэгэл тэгсэн чинь эхлээл нөгөө цаад хоёр чинь анаа Roblox тгуу гэл тэнгуут нь би тэр хийж ойлгохгүй байл айгу хэцүү юм байлаа гэсэн. Сүүл рүүгөө би баг өөрөө хөөш хоёроо Roblox тгуу гэсэн болж байгаа байж байдаг. Тэгээд яг 13 таа хат чинь манай том дүү төрсөн. Тэгэхэд бол бас харьцангуй гайгүй байсан юм а. Би чинь бас сансныг утгад арай жоохон байсан юм байна. Эхлэнг бодох юм бол тэгээд яг нөгөө нэг цэцэн маань болонгууд зүгээр нөгөө нэг л хүүхэд байсан болохоор нэг тийм арай гайгүй л байсан юм шиг үлээ. Тэгжсэн чи яг нөгөө 2 настай хүүхэд төр чи нэмээд нэг хүн шинээр төрчөнгүүт чинь тэр үед чи би яг 15 настай байсан. Тэгэл за цэцэнгээ юу инхлэнгээ юу гэж баг хоёр тал чи би ингээл байж байгаа юм чи. Тэгээд одоо ингээл ерөөсө хоёр дөгөө томрох тусман л ингээл хайрлал бараг ингээд битээ том болчоосоо гэж бодоод томрох тусмаа тэр хоёрыг чинь нөгөө ярьдаг юм улам цөөхөн юм одоо нөгөө ярьж байгаа юм нь улам хөөхөн болоод илүү нэг тийм төлөвшөө том болоод ч байгаа юм шиг санагдаад тэгээ ер нь
жоохон бити том болоосай л гэж боддог үе дээр байна да би. Оо намайг чинь эмч болгоно гэж бас нэг хэдэн жил зүтгэсэн бас. Тэгээ би ч гэсэн өөрөө нөгөө нэг хим биологтой бас жоохон толгойтой. Ер нь 10 жилдээ гайгүй сурдаг байсан юм уу. Тэгж жагаад за бас тимэйт ингээл ер нь гоё мэрэгчлээ гэж бодоод шүдний эмчээр лөө явъя гэж бодоод. Тэгээ би чинь бүр анагаахын лицейд бүр шалгалт өгч ийсэн. Тий өгчээсэн. Тэгээд химийн гүнзгий анги руу шилжиж мэлжээ. Химийн гүнзгий сургууль руу 6 дугаар сургууль руу би шилжээд бас төгсөжсэн. Тэгж яхад бол элэг зүрхнээс бол ингээл нэг юм ингээд чангаадаг юм бэлээ. Яа гэвэл ингээд гэр бүлд дандаа кино ярьдаг, жүжиг ярьдаг тийм хүмүүс байхад би ингээд тас хүндлэнтэй ингээл би одоо нэг ийм имлэг юу яагаад магаад тэгэхээр надад ерөөсө буухгүй байгаа даахгүй. Тэгээ угаасаа би нөгөө нэг өөр хүсэхгүй байгаа болохоор би өөрийгөө чадахгүйгээд бүр ингээ хайцсан. Тэгж жагаад за би бол над эмч чи явахгүй мэн өө гэж худлаа юм байна гэдэгс чийж амар бүр ингээ хингэнт санаа алдчихсэн. Гэснэ өөрөөрөө яваад орцдог байхгүй. Тэгж жагаад нэг хэдэн хоногийн дараа за чи тэгвэл радио телевизээ сургуульд ор. Тэнд чи найруулагчийн ангид ор гэтгэлээ. Тэгэхээр бас дахиад зөрөөд би тэгтээ айгуу зөрөгтэй юм аа. Өөр айлын хөлтөл баг заа гэл азны юм гэл орж байгаа шүү. Тэгс чи гүгүү би радио телевизийн сургуульд орохгүй. Би яг театрын урлагийн сургуульд нь ормоор байна гэд. Тэгжсэн чинь би чинь яг нэг жүжигчин билүү найруулагч болно гэжсэн чи болохгүй. Эмэгтэй хүн найруулагч байна гэдэг бол үнэхээр хэцүү байдгаа. Чи ингээд бичих эв дүүтэй эми чинь шүүмж ч юм уу бичээд урлагт судлаач ч юм уу утга зохиол судлаач ч юм уу эсвэл зохиолч ч юм уу болж болно гэд. Тэгж яхад надад нэр айгүй сонирхолтой санагдаад тэгэл яг сойст орж исэн да. Намайг бас нөгөө анх жүжигчин болно гэд. Тэгээ жүжигчин болно гэхэд бол аав угаасаа зөвшөөрөөгүй ер нь. Аав жаар хуйлаа. Тэгэхэд бол аав илүү яг хэлж исэн үгийг би айгүй тод санаад байгаа нь нөгөө чи жүжигчин болоод чи насаараа өөрийгөө Жулиетад тоглоно гэж бодоогүй үсттэй. Эмэгтэй хүний тийм дэлгэцэнд одоо ингээд жүжигчин байх одоо он цаг хугацаа бол маш богинохон байдаг. Чиний гоо зөкслөн болвол одоо ийм урт байн үргэлжлэхгүй. За чи нэг 5 жил магадгүй 10 жил чи өсөд байгаа тэр Жулиета ч юм уу юу чинь тэр гоё дөрүүдтэй тоглоно чи дандаа гоё дурлалт эмхтэн гоё гол дүр авч болно. Маш одоо өрсөлдөөнтэй хэцүү ийм салбар. Дараагийн ингээд залуу жүжигчд байнга төрж гин. Тэгээ чи үлдсэн бүх хугацаанд чи зүрхтэй гаран гартлаа. Чи хиний хүний ээжд тоглоно. Чиний хүний хиний хүний ихчд тоглоно. Чи тэгээд явандаа сүултээ нэг имэд тоглоно. За тэгээд ийм байна. Тэгээ чи чамаас илүү авьяастай, чамаас илүү гоо үзэсгэлэнтэй тэр хүмүүс дандаа түрэн гарч идэг тийм одоо салбарт ингэж одоо тисжүүлж чадах юм уу гэд ер нь бол санаа нь яг ийм зүйлийг маш хатуу, маш тодорхой ингэж тавьчихсан. Надад хэлж ийсэн. Тэгээд яг нөгөө өөрөө би хүүхд тахта үндэсний телевизийн хүүхдийн эрт агцад цоглог төлбөрийн хөтлөгчөөр ажилладаг байсан. Тэгээд за тэгвэл өөр юу болох уу гэд тэгсэн чинь сэтгүүлч болж болно гэд юм болгоныг л одоо мэддэг, чаддаг тийм л одоо ажил чинь сэтгүүлч штэ гэд манай ээж яг хэлчихсэн байхгүй. Чи өнөөдөр долоон буудлын долчин имэгээс ярилцлага авч байгаа бол чи маргааш нь чи яг тэр ярилцлага авсан микрофоноо бариад чи төрийн орон дотор ерөнхийлөгчөөс ярилцлага авч болдог. Цорын ганц ажил бол сэтгүүлч. Тэр чи сэтгүүлч болооч гэд тэгээд нэрээ тийм юм. Тгий яасан гоё юм гэд. Тэгээд яг конкурс өгдөг жилээ 100 нь хэцүү ангид яг тоглож таарсан. Тэгэл муйс шууд сэтгүүл утга зохиол сэтгүүл зүй ангид хос одоо мэрэгжлийн ангид тэнцэл тэгэл ороод яасан шүү дээ. Сэтгүүлч утга зохиол судлаач гэдэг яг мэрэгчлээ болоод тэгээд яг хүмүүс бол ихэнх нь нөгөө нэг бүр яг жоохон охин бахта дөнгөж 16 7-тай охин бахта хэцүү ангиж тоглоод хүмүүс үзчихсэн учраас таньчихсан учраас жүжигчин л гэж бодд юм лээ. Одоо хүртэл айгүй болоо одоо миний танилуд хүртэл намайг чи жүжигчин бидтэй гэж асуудаг ч юм уу те.
одоо хин интертэй ч нэг анги гэж боддог. Өнөө тий жанчив интер бид гэдэг жүжигчний нэг анги интер гэж бас боддгийн юм шиг байна. Сүйс төгсөн гэдэг. Үгүй шүү дээ би муйсыг сэтгүүл зүй утга зохиолын анги төгсөн гэдгээр тийм үү жүжигчин л гэж боддгийг штэ гэд аюу их тэгдэг. Яна ёо гэхгүй. Хүүшээ мэд за бэнэ. За тийм бодол бэнэ үү? Стөхөнд хэлэхгүй бас байдгийн биш үсттэй. Бодож модцсон энэ тэл суун гэсэн. Байхгүй. Яна чавс гэдэг өмнөөс ийм асуулт асуучсан юм уу ястай айгу ийцэх шүү дээ. Асууцаа. Гэр бүл зохиож болдог гэдгийг ч бодоогүй явсан. Бараг ах удаа сонсч байна. Хөр Эхлээд найз залуутай болно шүү дээ тий. Кино үзэхээс эхлээд бараг үерхэж үзнэ үсттэй гэж. Би эхлээд үерхэж үзээд тэгээд байхгүй. Мэдгүй одоо тэр нэг жоохон байж байгаа болох байлгүй дээ. Би одоо нэг ойрын хугацаанд тусдаа гарах гээд байгаа. Оо тэгээ яах гэж байна. Тэгээд тусдаа гараад тэр нь би өөрөө гэр бүл. Тэр нь би өөрөө гэр бүл. Яг нэг нохоо муур худалдаад авчи тэгээ сайхан хоёулаа. Хоёулаа зурдахтай болоод тий. Чамд ямар вэ? Нинжин гэтээ бараг тэгж хэлдэм үү чи надад. Нинжин нэг тэгж хэлдэггүй бах. Юу яриад байгаа юм бэ? Би хэлдэг штэ. Тийм үү? Чи яг тэгж бодож байна өөрөө. Яг санаж ийн үзрийг. За ер нь баярлаа л гэж хэлдэг. Баярлаа. Би чи хэцээсэн. Баярлаа амар гоё юм. Аюу хим авт юм шүү гэж надаас. Юу тэгэл баярлаа л. Баярлаа л. Хоол мол хийн, хоол хийж өгнө. Тэгэл одоо мэдгүй алхам тутамдаа л ер нь гэр бүлдээ би бол баярлаа гэж айгу хэлхийг хичээдэг. Тэгээ ер нь баярлаа л гэж хэлтiin дөө хайртай шүү гэхээр цаад. Хайртай шүү гэж болно хэлдэггүй мэнэ нинжин бол. Тийм хайртай шүү. Яг ямар үед хэлж байгаагаас шалтгаална л та. Тэгэхгүй гэрээс нь харих гэж цаад. За баяртай хайртай шүү. Тийм тэгч мэгж бол бүр тийм нэг яадгүй мэнэ нинжин. Нинжин гэдэг ер нь тийм нөгөө юу штэ жоохон юм нялцгандаад байдаг ч гэдэг юм уу тийм юу биш. Нялуун хүн биш угаасаа. Бүр жоохон бах юм. Бүр амар сонио. Бүр ингээд жоохон их тэврээ хөвчил та чамаг мамаг гэдэг юм. Дөнгөж 8 өстэй жоохон ухтагаа штэ тий. Тэгээ би нинжин өстэй байхад би 20-тэй гэдэг чинь битэрийн дунд яг тэгэхэд айгүй их зөрөө гарч байгаа байхгүй тий. Тэгээд чанга тэврээ хөвтжил та жоохон ингээ үнсчи, жоохон үнэрлчи чи дэрэг жоохон хөвтжээч мэгчил. Яа цаашаа ингээд бүр би мэдээ хүрэгдэггүй. Тийм байсан байхгүй юу? Тэгээд яг тэр нь ингээд нөгөө том болохоор бас нэг хിവэрэл байдгийн шүү. Би ч юм болохоор ингээд жоохон нялуунд өвөн штэ ингээд ер нь ингээд наалал тэрэл суугдаал ингээд юм гэх гэлээдэг байхгүй юу бас тий. Тэгээд битэрийн нөгөө ихтэй нэг үг байдаг нь тэр үгийг хэлэхээр л ер нь нэг юм хайртай гэдэгтэй бараг л юм ижил нэг тийм хайраа мэдрүүлсэн нэгнийгээ дууддаг үг нь аниахан гэж нэгнийгээ дууддаг. Тэ ингээд бичгтэй ч гэсэндээ ингээд айгүй юм хаан ч одоо тэгж нэгнийгээ дууддаг хүн бараг байхгүй те хүн битээр л нэгнийгээ дууддаг аниахан ирэх юм уу аниахан хаана аниахан гэл аниахан яасан гэл гэдэг ч үедээ уцаар ярахта бид хоёр ч хайдаа бас сайн уу найз тий найз би ингэж чинь та хаануугаа найз хүүе нэг юм байна найз гэл тий тэгж үйдэг шүү дээ. Завтай нөө найз. Тэгсэн чи бид хоёрын нөгөө нэрэлэн дор энэ хоёр чинь найзууд юм уу ихчдүү юм байсан шүү дээ. Тэгэхээр зөндөө хайртай тэгээд ингээд хэлэхээр айгуу тийм та хоёрын одоо тий ингээд хийсэн тэр бүх зүйлийн хариуд хайртай гэдэг ганцхан үг хэлэхээр маш одоо жижигхэн, маш богинохон, багтаж байна. Маш бага байгаа учраас хэлэхэд болвол эвгүй хангалттай биш вэ. Тэгээд санааг нь зовохгүй яг энэ хിവэрээ үргэлжлүүлж одоо бүр мундаг болоод тэгээд өста гоё одоо амрааж гоё сэтгэл тайван одоо хөтлүүлж хөшрүүлнэ л гэж хэлий да. Ингэж хэлэх амлалт маань хайртай шүү гэж хэлэхээс илүү байх болов гэж би болохоор дотроо бодод байгаа байхгүй. Гэхдээ аав ээж нарт маань л тийг санагдахгүй л хахал та аав ээж нарт юу тийм байдаг юм шиг үлээ.
Зүгээр одоо бид нэр ингээ байж байгаа дандаа бас яг хангалттай байдаг. Хайртай гэж хэлж байгаа нь хангалттай байдаг ч юм уу те. Чи хэлдэм үү? Би бол хэлнэ. Би чинь ээжтэйгээ тэгэл нөгөө оройд нэг уулзаал, өглөөд нэг уулзаал тэгэл юм яриад бла 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 гэл тэгдэг. Тэгэл би бол ээжтэй орой унтахын өмнө за сайхан амраарэ ээж унтлаа шүү гээл тэгдэг. Ээж чи хаяада за гээл тэг чин тэгээ хаяада сайхан амраараа харт шөө гээл нийлж далчгандагтай ирч. Тэгэл гарахтаа ч гэсэндээ ээж гэртээ жоохон бол за явлаа бака хайд шүү гээл тэгмүүд за баяртай гээл тэгдэг. Аавтайгаа болгоод би нөгөө сүүлийн яг нөгөө сарын өмнөөс эхлээд бүр тууштай баг өдөр болгон шахууцаар ярьж байгаа. Яг нөгөө өвөө толсноос хойш би бол аавтайгаа орой болгон уцаар ярьж байгаа. Тэгтээ бол бас ингээл нөгөө би аав чинь тэгээ аюу сонирч өчигдөр нь ярьсан байж өнөөдөр нь ярихдаа бас ярих юм юус дуустгүй ингээл шинэ юмнууд ингээл яриад байдаг. Би ч болонгоо за өчигдөр ярьсан юм чи өнөөдөр ч ярих юм гайгүй юм байна да. За явж л байна гэл тэгэнгүүт аав чинь өчигдөр нөгөө юу чинь яагаад тэгсэн өнөөдөр чи өглөө нөгөө имээ чинь юу яасан чи яагаад гэл баах ярьдаг. Тэгэл бас уцаа таслахтай за бака хайртай шүү гэл тэгдэг. Тэгээ энэ үгийг бол ээж аав хоёртой бол бас хангалттай хэлдэгэ. Тэгээ яг ээж аавынхаа одоо ээж аавтай хийж чадах ганцхан зүйл нь гэвэл санаагийн зовоохгүй л байх. Санаагийн зовоохгүй хийж байгаа юмдаа эзэн байгаад одоо яг тийм ер нь хэн нэгэнд гай болохгүй амьдрах ер нь гай болчихгүй амьдрах ер нь ээж аав маань хангалттай болов гэж бодож байна да. За ширхэглэн бодроо. Айдаа шүү. Шүлэг мүлэг уншаал тэгээд шинжлэлийн бас ажлууд байгаа. За тэгээд юуны төрөнд бид хоёрыг энэ гоё баярын уур амьсгалтай энэ гоё одоо баярт зориулж хийж байгаа онцгой энэ одоо контентоо бид хоёрыг урьж оролцуулсан Зүг эзэг миний хамт олондоо маш их баярлалаа. Баярлалаа. Тийм тэгээд зөндөө олон хувилбар байсан бах тий. Энэ дундаас бас ингээд бид хоёрыг хооронд нь юм гоё ярилцах ийм боломж олгосон бас танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын яриаг эхнээс нь дуустал сонирхож үзсэн бүх хүмүүстээ бас талархаж байна. Тэгээд 25 он та бүхний маань хувьд сайхан жил байсан байх гэж бодож байна. Гэтэ заавалж сайхан жилж байсан байх албагүй. Зүгээр улиран өнгөрч байгаа энэ оныг, энэ цаг хугацааг яг ямар байсан тэр чигээр нь дотроо хүлээн зөвшөөрч зөрсдөлтэй хадгалаад эх жил илүү одоо заавал бас амжилттай байх албагүй. Зүгээр л өөрийнхөө дотор өөртөө маш үнэн чивээрээ өөрийнхөө сэтгэлийг хамгийн тайван, амгалан, хамгийн одоо аз жаргалтай, гэрэлгээтэй тэр бүх зүйлээр дүүргэж 26 оныг бас өнгөрөөгөөсэй гэж та бүхэндээ өрөөж байна. За. Баярлалаа. Сайхан баярлалаа.